Шин simulation номер 8 номер 9 юм биш үү одоогийнх бол. За номер 8 дээр бол хэдүүлээ 6892-тэй дууссан байна. Номер 9 нь эхэлж байгаа юм байна. За тэгээд эхэлцгээе. Өнөөдөр бас богино simulation хийнэ. Ер нь бол бас л тийм тухтай сууж чадахгүй болохоор ер нь тэгэл тухтай сууж чадахгүй богино simulation-ыг явуулж байгаа. Энэ миний угаасаа юу ажиллахгүй юм шүү дээ. Камера болчих. За simulation daily time frame үндсэн хөдөлгөөн upper trend bind zone-тай байгаад байгаа. Tracing төлөвлөгөө Fibonacci-гийн 38.2-тай impulse явах боломжтой байгаад байгаа. Daily-ийн resisted болсон. Daily-ийн өмнө орол breaking хийх боломжийг алдсан. Дээш чиглэлд үсч байгаа хөдөлгөөн интерналаараа бол ерөөдөө аптай багтай болсон. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-тай байгаа юм байна. Tracing төлөвлөгөө удирсан байгаа юм байна. Impulse явах боломжтой юм байна. За ер нь бол 4 цаг дээр downtrend selling zone-д агсан 61.8-тай impulse явах боломжтой хөдөлгөөн дээрээс бид нэр арилжиж байгаа юм байна шүү дээ. Тэгээд ер нь daily эсрэг бол хөдлөх бүрэн боломж нь бол байгаа юм байна. Окей. За 30 минутын дээр хөдөлгөөн ямар хөө 30 минутын дээр 4 цагийн tracing төлөвлөгөөнийг авчираад 4 цагийн tracing төлөвлөгөөнийг дуусгаад down чиглэл selling zone-тай болоод 30 минут чинь ууг нь нэг tracing төлөвлөгөө хийж үзээд тэгээд амжилтгүй болгоод тэгээд эндээс оройгоо өвдөд tracing хийсэн боловч тэр нь амжилтгүй болсон юм байна. Тэгээд эндээс яагаад яах гэж байцснаа бол ойлгосонгүй нэг buy дарсан байгаа мó үгүй sell дарсан юм уу sellж дараагүй л та buy бол дарах эсвэл байсан да daily бол дэш аптай 4 бол down-тай хот чинь buy дарна гэдэг бол тэнэглэл байлаа. За тэгээд 4-ийн хувьд бол 4 дээр нэг resist дутуу зурцсан шиг харагдаад байна. Энэ яроолын дэмжлэг одоо даралт хийж байгаа зоныг ерс зураагүй байна. Окей. За тэгээ өөр юм бол гайгүй байна. Тэгээд 4-өө дагаад down явчих болно. Daily-г дагнаа гэх юм бол daily-гийн дагалт үүсгэхийн тулд бол мэдээж daily-гийн resist руу нэлээд ойртой 4 бол нэлээд дэш өсөд гарч ирэх ёстой. За 4 яг ямар нэгэн асуудал байхгүй те яроол асуудал байхгүй юм байна. За 30 минут. За 30 минут мэдээж down болно. Tracing төгөн орой үүснэ, уналт явна гэсэн байдалтай. Session бол жоохон хоцорж байгаа харагдаж байна. За session дээр хоцорсон юм жоохоо. За дараа өдрөлөө шилжсэн. Дараа өдөр дээр бол хөдөлгөөн still 30 минут downtrend selling зонтой байсаар байна. Tracing төгсөнгүй impulse. За эндээс хөдөлгөөн daily дээр бол ерөөхдөө daily-ийн upper trend-ийн эсрэг өмнө өрлөгөө breaking хийж байгаа хөдөлгөөн 4 цагийн downtrend-ийн дагуу Fibonacci-гийн хит юм бэ? 50 юм уу? 50-тай impulse явж байгаа байдалтай 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын down-тай. Энэ дээр одоо үнэхээр сая юун дээр pre-London дээр үнэхээр боломж гарсангүй юу? Би зүгээр гүйлгэж хүү. За pre-London бол яг ингэж орж ирсэн байна. Оройн candle бол үүсэх боломж байсан гэж хэлдэг байна. За энд бол оройн candle үүссэн байх бүрэн боломжтой. Гэхдээ арилжаанд орох ямар ч боломжгүй юм байна. За эндээс tracing төлөвлөгөө авчираад тэр нь амжилттай болоод daily руу breaking хийх нь ойлгомжтой болоход бол харин жоохон өөр зүйл орж болно. Гэхдээ энд бол tracing төлөвлөгөө бас fail хийчихвээс тэгэхээр ямар ч бодлого байхгүй. Окей. Тэгээд доош унсан. За 4 цагийн хувьд бол 4 цагийн энэ уналт бол ойлгомжтой байсан зүйл. 4 цагийн Fibonacci-гийн 61.850-тай үнцэн хөдөлгөөнд доош унах нь бол ойлгомжтой. Тэгээд энд тэгтээ swing sale орох хэрэгтэй байсан газараа ерөөсөө swing sale нээгээгүй мөртлөө яах гэж buy нээснээ бол ерөөсөө ойлгосонгүй ямар ч байсан үнэхээр маанаг алдаанд бол гаргасан юм шиг байна. За 4 цагийн ямар ч байсан өмнө яроолын дэмжлэг одоо дэмжлэг болж байгаа зоныг бол эвдээ гарчиж байгаа. Үнцэн хөдөлгөөн 4 цаг дээр tracing төлөвлөгөө утга авчирна daily дээр daily-ийн спорттой уулзна. 4 цагийн эсрэг арилжих боломжийг олгоно гэж харж байна. Тэгээ өвчсөн 30 минутын дээр эхлээд tracing төлөвлөгөөгөө sale хийх боломж өгөх нүг үү гэдгийг хүлээцгээе. За өгсөнгүү. За тэгээ дараагийн өдөр рүү шилжин дараагийн өдөр ирсэн tracing төлөвлөгөөн энд яроол эвдсэн юм байна. Энд орой үүсэх гэж оролцсон тэр нь амжилттай болсон юм байна. За тэгэхээр одоо бол ингээд яроол эвдээд орой үүсэхдээ тийм тайтны гоё орой үүсгэж чадаагүй л бол энэ орой одоо тийм тайтны хийж чадах нүггүй 132-тай тэгснэ болж штэ 100 харагдж байгаа шиг биш байна. Ерөөсөн 135-тай 280-тай 85-тай ч гэх юм уу те. За нэг иймэрхүү арилж гарч ирж байна. Тэгээд хөдөлгөөн дээр бол сейлж байгаа. За энэ бол арай миний ерөөсөө сейл бол буруу тавигдчихж байгаа юм байна. Миний entry бол зөв хийгдчихэж байгаа. Миний эсэл яга буруу тавигдчихж байгаа юм бол. За тэгээ хөдөлгөөн бол мэдээж доош унсан. За үнцэн хөдөлгөөн daily руу ингэж болохгүй да. Daily-ийн өмнө орой бүр breaking хийгээ явчихж байгаа. 4 цаг бол бүр downtrend selling zone 61.8-тай impulse яваад байгаа. Гэхдээ бол хитрхи бүр гүн орж ирж байна. 4 цагийн tracing төлөвлөгөө удахгүй ирэх байх. Daily-ийн энэ дээр fail хийх нь яах нь тэр байдлаар ирэх байх. 30 минут хэрвээ daily-ийн энэ дээр breaking position breaking хийж орж ирж чадахгүй бол 30 минут доош чиглэлтэй заагаалах болно.
За энэ дээр бол цаг арай хэцүү болчлоо. Дараагийн өдөр рүү шилжээ. Дараагийн өдөр ирсэн. Дараагийн өдөр орой үүсгэж чадах уу? Орой үүсгэж чадсангүй заяагүй манай ус. За энд бол оройнууд бол үүсээд байгаа. Гэхдээ эндээс одоо сэлдэх гэдэг ч одоо хэцүү л харагдаад байна. Эндээс яг сэлдэж яах вүлээ? Би болоо шиг 38.9-тэй импульс явах боломжтой. Сэл бол явна 250, 650. 250, 650 нэлээд хоол тавьсан. Окей. За сэл бол тэгээ шөндөө цогчж байгаа. За тэгээ хөдөлгөөн маань дэше daily руу break-ийг хийх юм уу? Яах юм? Нэг юм хиймээр байна. 4 цаг бол 4 цаг дээрээс арай өөр зүйл ажиглагдаж байна. 4 цаг бол down sell те Trace төлөв 23.6 хүрэхгүй үрээд ирсэн. Дараагийн daily-гийн спорт руу шилжих сонирхол бол маш өндөртэй. 30 минут бол апалж бол гарч ирээгүй. За одоо аплаад гарч иж чадах уу гэсэн чинь энд ингээд орой үсгсэн тэнд яралтай апалж чадахгүй байна. За resist руугаа break-ийг хийгүү resist-ээр тулаад цохигдох уу? Альвэ аль нэг нь хий брейкийг хийчихэж байгаа юм шиг харагдуулж байна. Гэтэ буцаа гарчлаа. За тэгээд Trace төлөв авчрах хэвээр Trace төлөв аваад ирж байгаа. Ярал биш орой үүсгэсэн. За эндээс бол ойролцоогныг би богийн 38.2-тэй импульс явах боломжтой хөдөлгөөн. Дээшээ бол 200-тай доошоо. Тэгээд энэ ч одоо 38.2-тэй үстэй. 38.2-тэй тэгсний оройн кандидын зүгээр дээшээ 200-тай орчих юм уу те. За энэ дээрээс бол орохгүй л те. Тэгээд одоо энэ одлыг алтхаас яах вэ? Тэгээд Trace төлөв авчирна. Дараагийн өдөр рүү шилжиж байгаа. Дараагийн өдөр зөвлөгөө Trace төлөв нөгөмөр Trace төлөв өгсөн. Гэхдээ харамсалтай нь энд харж байгаачлаа. Энд бол импульс яваад ярол үсгээд орой үсгэсэн учраас энэ орой бол тэрхий ойрхон л байна л да. Угаасаа харвааж Fibonacci-гийн 50-тай дээшээ 160 доошоо 200 гэдэг ийм оролт юу бах вэ те. Окей. За тэгээд хөдөлгөөн бол доошоо явахын хувьд явсан Trace төгсөн. За эндээс Trace хөдөлгөөн хэдээр ороод руу энд нэг орой бүрдүүлэх маягийн хөдөлгөөн хийсэн. Гэхдээ энэ бол бүр Fibonacci-гийн бүр гүн левелээр орж иж байгаа шиг байна. Бүр 61.8 левелээр орж ирсэн. Дээшээ бол 200-тай доошоо 400 ч хүрэхгүй л байхаа даа. 400 хүрэхгүй. За яг дээшээ 200-тай гээд доошоо 400-тай гээд орчих. Би бол ер нь 2 удаагийн зээлийн арилжааны боломжийг алдчихлаа шүү дээ. Зориглсон. Зоригийг мохох нь яах нь харъя. За энд бол SL зөвх боломжууд гарч ирж гин үгсэн гарч ирсэн байгаа юм байна. Ер нь бол SL-ийг бол зөөхөд энэ хавцаа тавьчих болохоор харагдлаа. Окей. За тэгээд зоригийг маань шагналаа. Харин эсрэгээр тэнд зүгээр өмнө зүгээр баахан зориглчих байсан юм шүү дээ. Бүгдэн дээр нь луугын сэл харж ирсэн. Тэгээд яалтчгүй л Trace төлөвүүд нь арай л гүйхэн бишээ гүн байгаад байсан л та. Энд одоо Fibonacci-гийн 38.2-тэй тэгснэ оройн кандл арай л том ийдсэн те. Оройн кандл амар том болохоор 200-тай 270-тай хөдөлгөөн гараад ирж байгаа байхгүй. Тэгээд дараачих дээр нь Trace төлөв эрэхтэй би тэгтээ дахиад шалгая. Хэмжилт зөв байж үгүй. За дээшээ бол энэ дээр 140-тэй энэ дээр яагаад ороогүй лээ? Энэ дээр чи шүн таарчлаа. Би тийг санаад байгаа. Шүн таарсан баха. Энд нэг цаг маг нь шүн л байж таарсан баха. 21:30 үед гэж юм. Тэгээд саяны оролт чи 15:30 үед. Одоо ингээд гүйлгээд үзэх юм бол 21:30 гэдэг чинь бүр нэлээд шүн болчихж байгаа шүү дээ. За би энэ чарт харахгүй ба шүү. Зүгээр юу руу харж байгаа. Тэгээ 21:30 гэхээр энэ хавцаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь би бол ямар ч тийм орох боломж бол угаас надад үүсэхгүй гэсэн үг. Окей. За тэгээ Pre-London зогс одоо болсон. Pre-London дээр ирчихэж байгаа. За Pre-London дээр ирэхэд бол хөдөлгөөн мэдээж 4 цагийн давнаа үргэлжлүүлсээр байгаа. Fibonacci-гийн чи одоо эдтэй юм бэ? 38.2-тэй импульс явахад бэлэн байгаа хөдөлгөөн цааш үргэлжилсээр байх болно гэдгийг харуулж байна. Daily-гийн бол үндсэн доод Яролын спорт руу чиглэсэн байдалтай унж орж ирж байгаа. Тэрнээс цаашаач унж магадгүй. Тэгээ би нэг алдаа гаргаж ийн л та ерөөсөө дандаа. Тэр бол ерөөсөө дандаа свинг арилж байгаа мартчихээн. Энд свинг арилж байгаа ерөөсөө мартсан. За ерөөсөө энэ дэр ингийн. Угаасаа свинг арилж байгаа орхон үнэн байсан. Тэгэхээр свинг арилж байгаа ороод явъя. За яг энэ алдсан байгаа л би ухраа хийе. Тэгээ би өмнөх угаасаа одоо хийсэн байгаа арилжаануудаа бүгдийг нь дахиад шинээр хийн. Тэгээд эндээс хэдүүлээ. За эндээс нэг buy гэж тэнэгдсэн байсан. Тэр buy-а хийгээд хийн. За нэг cover тэгээд яачиж buy яах вэ? За тэгээд хөдөлгөөн бол 30 минутан дээр яг
яг энэ хавцаанаас би сэлдэж таарах хэрэгтэй байхгүй. Одоо яг гэхээр энэ хавцаа реверс хийгдээд би сэлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд үндсэн хөдөлгөөн маань 328-тай. За тэгээд хөдөлгөөний хувьд бол 328-тай үндсэн хөдөлгөөн дээр даун чиглэлтэй сэлтэй. Гэтэ энийг бол би ерөөсөө тухайн үед яагаад ороогүй бол мэдэхгүй байна. Зүгээр угаасаа би свингийн бол бод амьдрал дээр бол хайдаггүй. Юун дээр бол симуляшн дээр бол зүгээр хайчаад байна. 328-тай жишээ юм байна да. 350-тай юм шиг харагдаж байна. Тэгээд дээлгийн спорт хүртэл 1700-тай. 350-тай, 1750-тай сейл оруулчихж байгаа. За тэгээ эндээсээ бол өөр арилж яваасаа хийгээгүй байж байгаа. Тэр доор очиход нэг сейлдэж таарсан баха. Энэ доор нэг сейлдэж таарсан байх. За эндээс харъя. 30 минутын туризм төлөв авчираад сейлдэж таарсан газар нь хаана байлаа? Энэ биш үү? Энэ орой дээр сейлдсэн. Энд туризм төлөв хийсэн. Дэшээ бол 135-тай, доошоо 300-тай. Биш 300-тай. За тэгээ сэлтэд бол эсэлээ арай жоохон холдуулж байршуулах хэрэгтэй байсан. Спрейдэрийг зөгчөөд исэн баг. Спрейд нь энэ дээр харагддаг үлээгүй лүү 40.4 пипс гинөө. За тэгээд энд одоо яг ингээд миний свингийн типи зөхөх хэрэгтэй байхгүй. За тэгээд эндээс бол мэдээж одоо ийшээ орж байгаа энэ хөдөлгөөн дээр би юу ч хийж чадаагүй шүү дээ. Зүгээр хараад суужсэн. Окей. За тэгээд энэ дээр орж байгаа хөдөлгөөн дээр энд нэг ийм орой үүсэж байгаа. Энэ бол цагийн үед боломжгүй орой болчихж байгаа. Тэгээд хөдөлгөөн маань ерөөхдөө энэ прелонд дээр ирэхэд дахиад орой үүсэх нь гэсэн чинь үүсгээгүй. За тэгээд хөдөлгөөн маань эндээс доошлж явж байгаа. Дахиад tourism хөдөлгөөн өгөх нь гэсэн. Эндээс бол өгч байгаа байхгүй. За эндээс tourism хөдөлгөөнөө өгчж байгаа. Энд орой бүрдүүлчихэж байгаа. Энд доошоо tourism хөдөлгөөн Fibonacci 38.2 тэгээд эндээс бол орох боломж бүрдчихэж байгаа. За эндээс ингээд дээшээ 240-тэй 750 за 911 240-тэй 911-тэй ийм арилжаа орж ирнэ. За тэгээ энэ дэр бол алдчихсан санагдаад байна. Тэгээ алдчихсан. За тэгээ хөдөлгөөн маань дээшээ явсаар байгаад үнцэн хөдөлгөөн ер нь бол daily руу breaking хийх үгүй юу шийдчихсэн. Гэхдээ энд ингээд даун болчихж ирсэн юм байна. Буцаад ап болчихж ирсэн юм байна. За аплаад энэ хооронд бол ерөөс ямар ч арилж хийгээгүй. За тэгээ хөдөлгөөн маань дээшээ явж байгаа доош реверс хийгээд tourism төлөв өгөхтэй гэж ярьж ирсэн. Tourism төлөв өгсөн. Тэгээ энэ дээрээс бол хэдүүлээ ороогүй байхаа. Эндээс чинь Fibonacci-гийн 38.2-тэй. Гэхдээ харамсалтай нь оройн кандл нэвтрхий том гарч ирж ирсэн санагдаж байна. 179-тэй 245-тай ийм арилжаа бол мэдээж байхгүй. Тэгээд доош нь явуулсан дараагийн tourism төлөв ирсэн. Дараагийн tourism төлөв ирэхэд энэ дээр бол Europe бүгдээд орой бүрдсэн байгаа харагдаж байна. Fibonacci-гийн энийг ажиглаагүй юм. Энэ чи орой шүн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дээрээс ороогүй штэ. Тэгээ энэ дээрээс ороогүй дараагийн өдөр нь tourism төлөвлөгөө дахиад ирж байгаа. Дахиад tourism төлөвлөгөө ирэхэд хаанаас би яг нэг зориглоод орё гэж ярьж илаа. Тэрийг одоо буцаад бараг санахгүй шахуулах гэдэг шүү. Энэ дээрээс нэг орой үүсгэж байгаа. Доошоо импульс явж байгаа. За Fibonacci-гийн энэ чи идэв. Энэ орой чинь Fibonacci-гийн 50% хавцаа юм уу? За энэ дээр л байсан байх та. 50% хавцаа тэгээд 110-тай. За 110-тай 220-тай гэж орсон юм болов. 110-тай 220-тай. Кейсэл. За тэгээд энэ дээр бол цэвэр зүгээр зориглчихж байгаа. Entry point маань жоохон өөр газар байна. Эсэл маань жоохон өөр газар тавигдсан байна. За юу вэ ч одоо яагаад миний эсэлийг хаан байсан тэнд байсан эсэлийг яагаад орж ир цогтөг вүлээ? Энд ямар ч тийм том кандл ерөөсө гараагүй байна. Тэгэхээр цэвэр бол симуляшны алдаа авах гад байна. За энийг ингэж жоохон холдуулаад тавьчих. За тэгээд мэдээж зориглосны үндсэн дээр бол TP-г авч исэн санагдаж байна. Окей. За эндээс шинэ tourism ирж байгаа. Эндээс шинэ tourism ирээд үндсэн хөдөлгөөн маань тэнд орой бүрдүүлсэн байгаад байгаа. Энд Europe бүрдүүлсэн тэнд tourism хийгээд одоо дараа нь энд tourism төлөвлөгөө хийж байгаа юм уу гэж харагдах гээд байна. Энд tourism төлөвлөгөө хийгээд орой бүрдүүлсэн Fibonacci-гийн 50-тай импульс явах боломжтой хөдөлгөөн. Дээшээ бол үндсэн хөдөлгөөн 145-тай 350-тай юм уу? Тэр хавцаа хөдөлгөөн гарч ирж байгаа шиг байна. За энэ ч болно үстэй те болно шүү дээ. Тэгээд эсэл цохиулж исэн юм байх та. Би одоо тэгээд эсэл цохиулж ерөөсөө эсэл цохиулсан санагдахгүй байх юм би. Энд одоо оройны кандл андуурна гэж байх. Оройны кандл андуурсан юм бол
Энд ороод байсан, тэнд ороод боломжийн л харагдаж байна. За эндээс бол орхол юм биш үү? Энд дээр тэгвэл эсэл цогцолох хэрэгтэй л байсан газар байна да. Оройтой оролтой тийм асуудал алгаван. Тэгээ эсэл цогцолсны дараа бол хөдөлгөөн явах хэрэгтэй байсан байна. Явлаа. Окей. Тэгээ эндээс одоо ямар мяа юм бэ гэж тоо. За sorry, эндээс дахиад нөгөө swing арилж байгаа хийх юм мартцсан байна. За swing-ийг бол нээ энэ дээр бол swing-ийн нээх нь зөв. 30 минут даун сейл болчихж байгаа. Tourism төлөвлөгөө 270 280 юм уу? 280-тай 4 цаг маань даун трейн сейлийн зонтой. Энд дэр би бооштой байна. Fibonacci-гийн 38.2-тай импульс явах боломжтой. Daily дээр за бүр байхгүй гараачлаа. Daily дээр үнцүүлэн daily-гийн яроол дээр очиж байгаа. Daily-гийн яроолыг эвдээ гарчих бүрэн боломжтой харагдаад байгаа. Тэгэхээр 38.2-тай 2646. 45 ч юм те. Энэ тэгээд эсэл айгүй ойрхон орж ирж байна. За нэг жоохон дэвшлүүлж өгөөд. За ингээ 30 минут руугаа шилжээд бид нэр 30 минутын дээр хаана сэлцснээ бол мэдчихэж байгаа. Нэг зориг гаргасан. Энэний дараа дахь зориг гаргасан санагдаад байна. Окей. Биш энд явуулчлаа шүү дээ. Энд байсан юм өстэй. Гүйлөө. Гэхдээ нэг л за мэдхгүй сүүл рүү бүр төөрөлтчлээ одоо. Fibonacci-гийн 50-тай ямар ч нэг арилж авсан нэг арилж алдсан. Энэ бол биш юм шиг байна да. 110 220 гэж сая орж ирстэй. За ингээд яг нөгөө юм умаа дутуу хийчихлээр ингээд заваарж байгаа юм л да. Нямбайл байх хэвэл доо. За нөгөө кандл гараад ирлээ ядаргаа. Ядаргаа вэ ядаргаа вэ. За тэгээ эндээс би эсэл зохиулж ирсэн санагдаж байна. Сэлдээд эсэл зохиулсан. За эндээсээ бол хөдөлгөөн доошоо уруудаад Tourism төлөвлөгөө авах төгөхгүй байсан. Энд нэг Tourism төлөвлөгөө өгч байгаа тэр наац дээр таарчж байгаа юм байна. Тэгээд энд апалж гарч ирж штэ те 4 цаг дээр бол үнцүүлэг яроолоо эвдсэн байхад 30 минут даунтай явж байгаад апалж гарч ирж байна гэдэг бол арилжааг хаа гэсэн утгатай. За одоо swing-ийг хаачна. За тэгээ апалсан үнцүүлэг буцаа даунсан Tourism төлөвлөгөө авч ирсэн. Юу болох гэдэг нь аплаа даунлаад байгаа. За тэгээ эндээс бол хөдөлгөөн ер нь daily time frame дээр нэлээд юм болох хаа. За өнөөдөртөө ингээд дуусгая. Өнөөдөртөө болоо. Арай л урт simulation болох гэдэг нь би